Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр сарны зангилааны нөлөөллийнхаа талаарх орд болгонд анхаарах ёстой мэдээллийг хүргэж эхлэх гэж байна. За сарны зангилаа маань болохоор өмнөдхөө зангилаа гэж байдаг. Тэр нь болохоор луугийн толгой, луугийн сүүл, раху, кету гэж нэрлэгдэнэ. Энэ энерги маань болохоор 2025 оны 1 сарын 12-ноос хөдөлгөөн хийгээд эхэлчихсэн. Энэхүү хөдөлгөөн маань 2026 оны 6 дугаар сар хүртэл нэгэн төрлийн энерги гэж шилжин хувиран орсон байгаа. За тэгэхээр юуны өмнө хоньны орд, үхрийн орд, эхрийн орд гуравт яаж нөлөөлөд юуг нь анхаарах ёстой вэ гэдэг талаарх товчхон гол чухал мэдээллийг хүргээд. Тэгээд дараагийнхаа бичлэгээр 3-3-аар нь ингээд хурдан хүргээд явна. За хоньны орд маань. Хоньны ордныхан өөрсдөө нэг талаараа аягүй их цэгнэх хэрэгтэй. Хоёрдугаарт өөрсдөө маш их хөгжүүлэх шаардлагатай. За хөгжүүлэх шаардлагатай зүйл нь болохоор та нарын дал тухамсар маш ихээр нээгдэж гүнзгийрж байгаа маш том давуу талтай. Сөрөг зүйл нь юу дагуулж орж ирж болох вэ гэхээр сөрөг зүйл нь арх, тамхи, масуурах, тэгээд өшөө дээрээс нь донтох гэдэг юм сөрөг эрчмүүд зэрэг орж ирж байгаа учраас маш бодолтой хандаараа. Ярваанын арх тарсанд битгий шунаарай, харт тамхинд битгий ороорой. Энэ зүйлээс энэ хугацаанд болжгүй холуур байгаарай. Аян замдаа явж байхдаа ч гэсэн ингээд уух юмд ч юм хийчих үедээ бүх юмд сэрэмжтэй хандах хэрэгтэй шаардлагатай байгаа шүү. Өшөө дээрээс нь таны ойр дотны хүн хоньны ордтой байх юм бол тэдрийг стресс автуулахгүйхан халамжлах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд нар чинь бүр ингээд гүн стресстэй, бүн ингээд арх тамхи масуурах байдалд шилжиж болзошгүй шүү гэдгийг бас мэдчихвэл зүгээр. Дээрээс нь нэмээд нэг анхаарах зүйл болохоор элдв гэмтэл, бэртэл сэдрэх болгоомжтой байгаарай. Гаргалгаан болохоор йог хийх, усан засал хийх, өшөө дээрээс нь аялах, бясалгал хийх. Эдрийг хийж явал маш хэрэгтэй, зөв зүйтэй байх болно. За хоёрдугаарх нь болохоор үхрийн орд. Үхрийн ордууд маань юу ч гэсэн эхлээд та хэрвээ хүүхэдтэй бол гэдэг сэдвээр эхлүүлчихье. Хэрвээ та хүүхэдтэй бол хамаарна шүү. Юу хамаарах вэ гэхээр энэ жилээс дараа жилийн 6 сар хүртэл хүүхэдтэй өөрийнхөө бодлыг битгий тулгаарай. Өөрийнхоороо байлгах гэж битгий шаардаарай. Хүүхэдтэйгээ харилцаад, хүүхэдтэй сонсоод, хүүхэдтэй ойлгохыг эрмэлзэх нэг хэрэгтэй хугацаа. Учир нь эстиг хаваас та хоёрын энерги хоёулаа сөрөг болно гэсэн үг. За үхрийн ордныхан маань давуу тал юу байгаа гэхээр санхүүгийн энерги маш сайн нэмэгдэнэ. Энэ үед тэгэхээр хаана ямар санхүү толботой зүйл вэ? Бүх боломжуудыг бариад аваарай. Ямар шин танилуд байна? Танилцаад аваарай. Ямар шин технологиуд, боломжууд сурч болох зүйлсүүд байна. Бүгднлөө нь ерөөсө битгий хоцрохгүй дайраад ороод яваад дайчин байгаарай гэж зөвлөмөр байна. За сүүлийнх нь болохоор эхрийн орд. Эхрийн ордууд маань аяллаа эрчим нээгдэж байгаа. Давуу тал нь, сайхан тал нь хоёр талтай зүйл нь болохоор та хэд маань ажлын байрыг сольж болзошгүй, албан тушаалаа сольж болзошгүй, өөр ажлын байр албан тушаал хайж ирэл хийж болзошгүй. Энэ дээрээ тэгэхээр айгу бодолтой, нухацтай хандаарай гэсэн үг. За эхрийн ордныхан маань хамгийн гол анхаарах ёстой зүйл болохоор нэг зүйл дээр маш уянгахтан, маш логиктой болж өгвөл буулт хийх талаас нь хандахыг хичээе. Энэ юу вэ гэхээр автаа, ээжтэйгээ, ахан дүүстэйгээ, хань ижилтэйгээ, эхнэр нөхөртэй, найз залуу, найз хүүхэнтэйгээ маргалдаж, сэргэлдэж байгаа, булаацлагдаж байгаа, үл хөдлөхүүд байх юм бол тэрэн дээрээ битгий янз бүрийн засал хийлгээрээ, битгий хатуурхаараа маш логик ухаантайгаар эвлээд байхыг бодоорой. Энэ юу гэсэн үг гэхээр битгий дайраараа, битгий хүчлээрэй гэсэн үг байхгүй юу? Маш эвтэй талаас нь, уян хатан талаас нь үзээрэй. Тэгээд болцоотой зүйл байх юм бол орхиход бол асуудал байхгүй. Яагаад вэ гэхээр дайраад аваад л агаараа гэхээр эрчим жоохон сөрөг болоод ороод ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ зүйлсүүдийг та хэд маань анхаарах хэрэгтэй байна. Дараагийн бичлэгээр эрг уулзцгаая. Баярлалаа, баяртай.